Монгол хүнд эрүүл хүнс. Газуурт компани төлөвлөж байна. Мөсөн дээр мөнгөн аяг тэр үү? Олц. Үгүй ээ. Сар Хизээч мөсөн дээр байдгүй маа гэж. Би тэгвэл өөр нэг онцгой таалга л да. 4 хөлтэй ширээг 2 зөвхөрөөр амьлуулна тэр юу вэ? Яачин. Үнэхээр гайхалтай. Тэгвэл дотроо хөндийн модыг амаараа амьлуулна тэр үү? Энэ бол лим бүлээх. Үнэхээр гайхамшигтай. Би үзэсгэлэнт хүн Жонон 2 гэдэг хүүхэлдэйн дээр л эд зүйлс амьдсан байхыг харж исэн болохоос тайсны ард лимп инээцэн гүйж байхыг харахыг дөнгөж сая тэднийг амьлуулдаг 2 залуугаар төсөөлж бодож үзэж хянлаа. Ингээд өнөөдөр хөгжмөд энэ гайхалтай хөгжмөдийг амьлуулах 2 авьяастан маань өөрсдийн шидэг үзүүлбэрээ та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болжээ. Бархуу мягмар цэрэн. Миний нэрийг Бархуу гэдэг би 37 настай. Миний нэрийг Мегмар Цэрэн гэдэг би 25 настай. Бид хамтдаа тоглоод 5 жил болж байна. За бид хоёр хамт анх ингэж тоглох болсон шалтгаан нь ер нь бол тийм бяачин хөгжим, лимп хөгжим хоёр хоорондоо маш их зохицож дуурдаг. Дараа гуравдугаар дойлдоор нь ороод ивчмэж таа. Тий, дараа тийгээд дараа тийгээд дараа тийгээд дараа. Энийг солигдож чинь тий. Даруй 2 настайгаас авахгүй л одоо яач хөгжмөөр хичээлсэн нийтдээ одоо 20-од гаруй жил хичээлж байна. Лимп хөгжмөөр тоглож эхлээд 13 жил болж байна. Тэгэхээр ямар ч байсан чадах чинь би хичээл болно 5 хүн ч гэсэн бидээ хэмжээрээ. Их мөндөд үзэгчтэй найз татагтай нараа Бархуу Мегмар Цэрэн нарыг халуун дотор өгтөөцгаая.
Баяр хүргэе. Яач хөгжмийн гайхамшиг. Вау. Яа. Хоёроор Венеса май айгу бахархах байсан. Сая тэр шуурга гэдэг аяг зүгээр л яочгоор шуураа ажиллаж гэж. Тэгэхээр энэ тухайгаа бидэнтэй хуваалцаач. Яочг хөгжмийг яаж яололоо? За сэтгэл маш их хөдөлж маш өндөр байна. Ер нь бол монголчууд бид нар дэлхийд гайхах хамгийн гол энэ монгол соёл, монгол урлаг гэж боддог. Тэгээ өнөөдрийн Монголын удамжил төгжим бол асар баялаг өв сантай. Өнөөдрийн битээр тогсон тоглолт бол тэр өв сангийн зүгээр өчүүхэн нэг хэсэг нь байсан гэдгийг хэлмээр байна. Вау. Их мөрөндөлгөө эрдэмтэй хүмүүс даруу гэж тойрын хослог их гоё харагдаж байгаа шүү. Би бас нэг зүйлээр бахархамаар энэ дэлгэсэн дээр сая минут хэртэй ихэд өг нарийнхан зал байгаа юм да. Тэгээд энэ хавьсаа хаанаас гараад байгаа. Минут 1 минутаас 1 минут байрлаад ингээд ер нь дуусч гэнэ үү? Дахиад боломж байна уу? Монголчууд бидний өвгдөөс бидэнд үлдээсэн том соёлуудын нэг нь бол битүү амьсгаа. Азийн болон Европын сонгодог өснөө 100 жил хөгжсөн хөгжмөнд бол битүү амьсгаа байхгүй. Битүү амьсгааны хугацаа гэвэл одоо нойр гөрөөд хүн унтаад өгч юм уу эсвэл гиз үлсүүд өгчихгүй л бол хичнээн цаг минут өдөр хоног тасралтгүй хүлээх боломжтой. Вау. Баяр хүргэе. За одоо бас ширэн суудлаасаа өндөрцөн нэрэн алга тайсан шүүгчдийн сэтгэлийг сонсъё. За ингээд битүү амьсгаагаар сэтгэлээ хэлнэ үү гэж шүүгч баяраа. Өгч штт би. Яа, бүр ингээд за одоо хэлэх гээд байна. Солиотой. Тайр би ингээд дэлхийг ингээд
аялын тоглолт хийгээд ингээд дэлхийн ингээд орнуудаар очиод ингээд тоглолтоо хийгээд ингээд олон хүмүүст энийг хүрэхийг үнэхээр хүсэж байна. Хүмүүс үнэхээр сонирхох бах. Лас Вегаст өөрийн гэсэн нэг ядаж нэг шоутай болчвол бас гоё байна. Баяр үргээ. Өстой гоё байлаа. Тэгэх боломж бий. Баярлалаа. Үнэхээр гоё байлаа. Амны эдгээс аштай билэг тийм ээ. За дэгийг шөгч. Нөө Яни гэдэг нэг төлөөрч байдаг шүү дээ. Яг 3 төлөөрөөр дээр ингээл зэрэг тоглодог амар оркестртэй. Яг үнэхээр бараа өнөөдөр яг тэр Монголын Яни юм байна чи. Ерөөсөө хөгжмийн найруулгыг үнэхээр бас хэлхийн одоо тий та хоёрт хийлчин хэрэгтэй бол хэлээрээ. Үнэхээр таалагдсан шүү. Өстой тэр имиж бүрдүүлэлт одоо юу гэдгийг бүр шал өөр. Ингээ уран бүтээл хийж ил та. За баярлалаа. Чимгээ шүүгч. Уйлчмаа. Манай Мегмар Цэрэн Бархуу хоёрын ийм сайхан даруухан хэрнээ ийм чадварлаг хөгжимчдийнхээ ачаар манай Монголын үндэсний өв соёл бол бас дэлхийд данстай болж байгаа хаа. Тэр нөгөө Лимбиний битүү амьсгаа чинь манай ЮНЕСКОгийн бит бус соёлын өвд багтцсан байдаг. За хэдхэн хоногийн өмнө манай Монголын бас нэг соёлын одоо уламжил одоо бас ЮНЕСКОд бүртгэгдсэн байна. Тэгэхээр бид бол дэлхийд үнэхээр данстай ийм гайхамшигтай өв соёлтой арт түмэн гэдэг чухамхүү таир шиг ийм уран бүтээлчид ийм хүмүүс л одоо түгэж байгаа шүү дээ. Түүнчлээс таиртаа баярлалаа гэж хэлэх бол багтнаа. Баярлалаа. Чока шөгч. Маш гайхалтай байна. Тэгээд юу яаж яан ингээд босоо тоглодог шүү дээ, тий. Миний бодлоор бол чи яг сүүлийн дуундар бүгдээрэнд нэг босоо тоглолцмаар юм шиг надад санагдсан. Тэгтээ зэрэг би юу хэлэх гээд байна гэхээр та хоёрын тоглолтыг, та хоёрын үзүүлбэрүүдийг дэлхийн том продюсерууд хараасаа, та хоёр дэлхийд гараасаа гэдгийг би хүсэж байна.